Америкийн нэгдсэн улсын Монгол сурагчдын дунд мэрэгэн цогоор математикийн 2 дугаар олимпиад дун амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн олимпиад нэгдсэн улсын 7 хотод зэрэг болсноос гадна Монгол улсын нийслэлийн тэргүүний 23 дахь дунд сургуулийн 7 сурагч нэг багштай хүрэлцэн ирэн нийт Америк Монгол суралцдаг 200 гаруй сурагчдын дунд болсноороо ихээхэн ослогтой байлаа. Мэрэгэн цогоор математикийн олимпиад нь Америкийн нэгдсэн улс сурчиж байгаа өсвөр үеийнхний математикийн боловсролыг дэмжих, математик авьяастай сурагчдын оюуны чадварыг хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, математикийн мэдлэгийн түвшингээ бусдад харьцуулах, өөрийгөө сорих, үнэлэх боломжийг олгох нь туйлын зорилго юм а. байсан гэж бодож байгаа гараа өгдөө. Эцүү гэж бодож байсан гараа өгдөө. За ахтар насанд 3 дугаар байрны бүх медаль үзсэн. Андаас 23 дахь болон сурагч. Эзэмжин харин болдын эзэмжин. За ахтар насны ангиллын 2 дугаар байр буюу мөнгөн медаль эзнэр Сан Франциско хотоос оролцсон Батбигийн ад заяа шалгарчаа. Алтан медаль эзнэр Сиал хотоос оролцсон Чадраа өвгтэй Дада. Дунд насны хүрэл медаль эзнэр мөн Сиал хотоос оролцсон Мегмар Сүрэнгийн Игэржин мөнгөн медаль эзнэр дунд насны мөнгөн медаль эзнэр Монгол улсаас иж оролцож байгаа Хатан баярын од гэрэл алтан медаль эзнэр Лос Анжелес хотоос оролцсон Отгонбаатар өвгтэй Амар алтан медаль эзэн болжээ. Бага насны 3 дугаар байр буюу Америкийн нэгдсэн улсын зохиолж байгаа Монгол хүүхдүүдийн 2 дугаар математикийн олимпиадын хүрэл медалийн эзнэр Чикаго хотоос оролцсон төвшин тулгын энх зориг хүрэл медаль авчээ. Мөнгөн медаль эзнэр Сакраменто хотоос оролцсон Батман дахь өвгтэй Тайлор. Америкийн нэгдсэн улсын 2 дугаар математикийн олимпиадад оролцож алтан медаль авсан хүн бол Сиат хотоос оролцсон Мегмар Сүрэнгийн Санчо. Я хамгийн сүүлд нь Балчин насны ангилал хүрэл медаль дээр Сакраменто хотоос оролцсон Дондоо өвгтэй Майкл. Мөнгөн медаль эзнэр Лос Анжелес хотоос оролцсон Сандаг Сүрэнгийн Инксарол. За ингээд Балчин нас буюу хамгийн өөр манай дааг нас гэж байгаа шүү дээ. Хамгийн өөр насны агад хамгийн олон хүүхд оролцсон тэмцээн дээр зарим нь өөр хүн бодлогоор нийтдээ дөрөв харагдаж илээ. Бодлогыг харж байгаа. Зарим нь ч сайн бодсон байлээ. Тэгээд энэ дотроос ихэнх онцгой оноогоор цойж нэг хүүхд төрүүлсэн байна. Энэ бол Монголоос иж оролцсон Загсаа хүүхдэд Тэлмөн алтан медаль. Тэлмөний өргөнчлөг ашиг сонирхолтой. American Mongolian Children's Association, Mongol Interest Media, Mэргэн Цогор Team, Gold Medal awarded to Тэлмөн Загсаа.
for outstanding achievement in American Mongolian students' second mathematical Olympiad 2017, United States of America. баярлалаа. Хотуудаас оролцсон хүүхдүүдийн дундаж оноо гэнэ сайн маянд зорчсон байгаа. Дундаж оноогоор нь Жигсахан хамгийн амжилттай оролцсон хотууд Сакраменто шалгарсан байна. Тэгвэл одоо хүүхдүүд оролцсон Вашингтон DC Ньюйорк одоо хүүхдүүдийн дундаж оноогоор 2 жигссэн байна. Вашингтон DC хүмүүст баярлалаа. Яагаад гурдугаар нь магийн дүнгээр хотын дүнгээр Сиэтл гурдугаар болсон. Сиэтл тэр сайхан ихтэй найртай оролцож шудраг оролцож бүгдээрээ зарим нэгэн шагнал хийсэн боллоо, зарим нэг болж чадаагүй бол та бүхэн уучлаарай, та бүхэн дараа жил дахиад оролцох боломж байна. Өшөө сайн бэлдээ дараагийн хөлөд араараа гэж уриалмаар байна. Сотошо